За сайн байцгаана уу. Миний нэр Австралийн нэртэй видео цувралын маань өнөөдрийн дугаар бэлэн болж байна. За өнгөрсөн видеогоор хэдүүлээ байрны талаар ярьсан байгаа тийм ээ. Ямар байранд амьдардаг, яаж түрээсэлдэг, хэдэн төгрөгийн үнэтэй байдаг гэд мэдээллүүдийг авсан байхаа гэж найдаж байна. За өнөөдөр болохоор хэдүүлээ бусад зардал буюу одоо хүнс, автобус унаа тий бусад зардлуудын юунд зардал гардаг, хэдэн төгрөг орчим байдаг талаар зүгээр дэлгэрэнгүй сайхан хэдүүлээ ярилцъя тийм ээ. За автобус унааны талаар эхлэе ярьчих заяа. Автобус, трен энд ч болохоор нөгөө нэг тээврийн хэрэгслүүд тэгэхээр трен байна, автобус байна, тэгээд нөгөө нэг ферри гэж нөгөө нэг нөгөө усны автобус юм ааш тий завыг ярьж байгаа шүү дээ. Зав байна. За тэгээ мэдээж такси байна тий. Ийм тээврийн хэрэгслүүдтэй. Эднэр болохоор такси бол шууд мөнгөөр төлбөр хийгээ явчихна. Бусд нь болохоор автобус, трен, ферри гэд бүгд нэг ийм Opel карттай байдаг байхгүй юу? За би Opel картыг та нарт бас харуулчих заяа. Өөрийнхөө Opel картыг харуулчих. Тэгээд нөгөө нэг бас манай Монголд ч бас тийм юу тоолцсон гэсэн чинь нэг ийм карт тоолцсон. Ийм Opel гэдэг ийм карт гэдэг байхгүй. Тэгээд энийг болохоор нөгөө нэг цэнэглэл яг юу ягаал Монголтай адилхан гэж би бодож байна. Мөнгөөр цэнэглэл тэгээд уншуулаад яваад байдаг. Тэгээд энэ нь болохоор ингээд ачаалттай үеэрээ жоохон үнэтэй байдаг. Ачаал багтай үеэр болохоор арай жоохон хямдраад явцдаг. Тэгээд 7 хоногт болохоор 8 удаа ингээд явчих юм бол хагас үнээрээ явцдаг болцдог байхгүй юу? Тэгээ бүр анх намайг ирж явах чинь 8 удаа явчихаар шууд үнэгүй очдөг гэсэн байхгүй. Тэгээ бид нар чинь нөгөө нэг оюутнууд энийгээ үнэгүй болгохгүй л ингээл автобусын цуугаал буугаал тэгээд цагийн дотор явчихаар тэр нь тооцогдохгүй. Тэгэл дахиж нэг цаг байж байгаа л хичээлдээ сууж байж байгаа л завсарлуугаас гарч ирээд автобусын цуугаал оплоо уншуулчаал тий. Тэгэл ихний баг 2 өдрийн дотор нөгөө оплоо 8 удаа яваа шууд нойллоод авчдаг байхгүй юу. Тэгэхээр нэг ойролцоогоор нэг $20 дотор нойллоод явчих боломжтой байсан тэр үед. Одоо болохоор тэрийг нөгөө нэг мэдсэн эднэр ер нь бүгд л тэгэл эддээсэн юм байна л да. Тэгээ мэдсэн болохоор нөгөө нэг нойллохгүй хагас үнээрээ явдаг болсон. Тэгээд яадаг вэ гэхээр одоогийн яг миний гаргаж байгаа зардал одоо нөгөө автобус энэ Opel картанд гаргаж байгаа зардал маань болохоор 7 хоногийн нэг $40 хавцаа байдгийн. 22 удаа цэнэглэхэд 7 хоногоо барьдаг байхгүй юу. Тэгээд заримдаа болохоор мэдээж их явбал бол тэгэл их л зарцуулагдана л да. Тэгээд яг одоо дунджаар бол нэг тийм $40 гэж би тооцож байгаа. Өглөө гараад ажилдаа яваад тэгээд буцаж гэртээ ирэх. 2 юм 3 удаагийн явалт өдөрт хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бол нэг $40 зарцуулагдана. За тэгээд юу яадэ? За унаа бол нэг тиймэрхүү заяа. Тэгээ ерөнхийдөө бол ихэнхдээ нөгөө машин тэргээр явснаас илүү трен амар байдаг аахгүй юу. Нөгөө одоо чи хотын төв мөрөө ажилтаа байх юм бол нөгөө хотын төвд машины зогсоол олддггүй тий. Монгол ч гэсэн яг тийм л байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан энд болохоор нөгөө зогсоол одоо нөгөө краш байна. Гэхдээ амар үнэтэй байдаг байхгүй юу. Одоо нэг цагийн хотын төвд нэг цагийн одоо юм дотогш ороод зогсчих краш нь гэхэд $29 баг $30 гэсэн. Яг хөө тэгээ гудамжинд бас ингээ машина зогсоож болно. Тэр нь болохоор бас ингээд төлбөртөө зогсно. Цагийн нэг $5 ч үлээ $4-5 гэж байждаг байхгүй юу. Тэгээд ер нь бол тэгээд машинтаа нөгөө нэг тэгж явахаар жоохон асуудалтай. Хотын төв рүү ингээ ороод ирэхэд нөгөө нэг Google Map маань ажиллахгүй. Тэгээд нөгөөх нь юу ягаал хаана зогсож болохгүй тий гэх мэтчлэн асуудлууд тулгардаг байхгүй. Би бол анх нөгөө машин авчаад явж байгаа л амар гоё юм бас гэсэн юм улаан зам байхаа нөө ашгүй нэгээр хинч машин явахгүй байна гээл ингээ сайхан машина бариад ингээ яваад байсан чинь торгуулцсан. Яасан гэсэн чинь нөгөө автобусны ингээд замаар явж болдгоо тий. Монгол бас тийм байгаалах тий. Би бас сайн мэдэхгүй л байл да одоо яг ямар байгааг.
автобусны замаар явж болохгүй. Тэгээд тэр нь аль хэдийн нэг камерт бичигдсэн. Тэгээд шууд гэрээ хаягаар миний машины дугаараар тэгээд гэрээ хаягаар ингэж юу ирчдэг. Нөгөө торгуулийн хуудас ирчдэг байхгүй юу? Энэ та тэгсэн байна. Тэгээд тийм учраас одоо мөнгө төлнө үгээл. Тэгээд энд ерөөсөө бүх юм нөгөө бүх биелнүүд ингээд гэрээ хаягаар хүрээд ирчдэг. Тэгээ одоо эхлээл нөгөө нэг юу letterbox ингээл задлал хахаар бахан захианууд ахаар амар баярлдаг байсан чи одоо болохоор юу илээ гэж бараг лайдаг болчаал тий юу биел хүрээд иргээл бараг л тэгж байгаа юм чинь тэгэл ирсэн захиа болгон бараг биел байгаа юм шиг надад санагдал тий тэгдэг болцсон байх жишээтэй. Тэгээд мэдээж за энэ биелийн талаар яриул ингэ цаашаа бүр явж өгөн за биелээ төр орхич. За тэгээд юу яа машинтаа байж болно бас байж болно шүү дээ. Машинтаа байж болох юм бол юу хотын төв рүү л орохгүйгээр ингээд гадуур дотор ажиллаа хөөцөлтөй явахд бол бас их амар ерөнхийдөө бол нэг тийм юу муу байхгүй одоо төгжрэл мөгжрэл бол их тохиолдохгүй. Тийм болохоор нөгөө зам ам илүү их одоо замын сонголттой гэх юм уу. Тийм болохоор бол машин бас их зүгээр. За манай монголчууд болохоор ирээд удахгүй байж байгаа машин авчдаг. Нөгөө нэг төмрөн дээр ажилладаг залуучууд маань ерөнхийдөө ингээ хол явдаг байхгүй юу. Одоо хотын төв рүү биш, хотын захууд руу тэгээд ингээ хол трен стейшнээс хол байдаг ч юм уу тий. Эсвэл ингээ трен суугаа цаашаа автобусанд суугаа ингээ бүр ингээ дамжаад ингээ хол явдаг газруудад байдаг болвол машинтаа байвал тэр нэг амар байдаг байхгүй юу. Тэгээд илүү нөгөө нэг машинтаа хүмүүсийг бас нөгөө нэг авч ажилуулах сонирхолтой хамаагүй хоол тавьсан ч хамаагүй бид нар ямар нэгэн комплейн хэлэхгүйгээр яг цагтаа ажилдаа очдог тийм болохоор бас тэр утгаараа манай монголчууд ихэнх нь бол машин авчдаг юм билээ 90 гутаа. За тэгээд машины юуны талаар торгуулны талаар одоо нөгөө нэг тийм асуудлын талаар хэдүүлээ дараагийн видеонд бас тодорхой ярина заа юу. За тэгээд юу болохоор хүнсний талаар хүнсний зардлын талаар за унааны зардал 40-гээ тооцоолчих заяа ер нь бол ойролцоогоор шүү дээ тэг их байж болно бага байж болно. Хүнсний зардал болохоор яг одоо манайх болохоор ингээд 2 хүүхэдтэй бид 2 гэдэг чинь ингээд 4 ам бүл байгаа шүү дээ. Нэг хүүхэд маань хоолнд ороогүй. Гэхдээ тэгээд тэрэнд чинь бас зориулж хоолнд авна шүү дээ. Тэгээ памперс ч юм уу ингээд босод зардлууд орж ирнэ те. Тэгээд манай хүнсний зардал 7 хоногт нэг $100 орчим болдог байхгүй юу? Тэгээд юу яадгийг дээр нь болохоор нөгөө нэг махны зардал болохоор 14 хоногтоо нэг $70 болдог байхгүй юу? Тэгэхээр за махыг 2 уучаад нэг хүнсний зардал бол нийтдээ нэг 7 хоногтоо нэг $130 $140 дотор ингээд багтчихдаг гэсэн үг. Тэгээд нөгөө бид чинь юу яад ч 7 хоногор нөгөө цалин буудаг. Тийм болохоор нөгөө 7 хоногор юугаа хүнсээ цуглуулдаг. Тэгэл цалингаа аваад хагасан юм уу эсвэл бүтсэнд нь гарч хүнсээ цуглуулчаал тэгээ нөгөө бусад өдрүүд нөгөө нэг ажил төрөлтэй болохоор ерөөсөө тэр дэлгүүр мэлгүүр орж амжихгүй. Энд чинь нөгөө нэг ойрхон бас яг тийм дэлгүүр мэлгүүрүүд бас байхгүй. Яг нөгөө хүнсээ зорж очиж нөгөө нэг том худалдааны төв мөгөөс тэгээд ингээд нөгөө арай хямдхан дэлгүүрээс хүнсээ авдаг гэж би ярьсан шүү дээ. Хямдхан дэлгүүрээс очиж цуглуулдаг байхгүй юу. Бид нар одоо нөгөө нэг би одоо энэ бичлэгийнхаа дараа юу яана за хүнсээ цуглуулж байх явцдаа нөгөө нэг бас бичлэг хийгээд та хэд үн мөнийг харуулад явчих за. Тэгээд энэ болохоор нэг хэд хэдэн тийм хүнсний сүлжээ дэлгүүрүүд байдаг байхгүй юу. Ерөнхийдөө гадаад юу чинь нөгөө Европ чинь тиймэрхүү л байд юм шиг надад санагдсан л да. Нөгөө тийм олон бол дэлгүүрийн сонголт байхгүй. Одоо жишээ нь Aldi гэдэг нөгөө Германы тийм сүлжээ тийм хүнсний дэлгүүр байгаа байхгүй юу. Aldi гэдэг тийм дэлгүүр байгаа. Woolworths гэдэг хаахад би одоо сайн мэдгүй. Гэхдээ ямар ч юм бас том юм сүлжээ дэлгүүр хүнсний сүлжээ дэлгүүр байгаа. Coles гэдэг сүлжээ дэлгүүр байгаа. За тэгээд Costco гэдэг Америкийн тийм сүлжээ том дэлгүүр байдаг те Америкт байгаа хүмүүс нь бас мэдж байгаа. За тэгээ ерөнхийдөө гарын 4 5 3-нд багтахаар л юм хүнсний дэлгүүрүүд байдаг байхгүй. Тэгэл тэднээс нөгөө нэг сонгоол юугаа хүнснүүдэд цуглуулчихна. Тэгээ мэдээж жимс ногооны дэлгүүр ингээд төрүүлчихсэн одоо дэлгүүрүүд бол зөндөө байгаа. Тэгээ хажуугаар нөгөө нэг хятад солонгос дэлгүүрүүд гэдээ бас тусдаа дэлгүүрүүд байдаг аахгүй. Одоо нөгөө хятадууд маань бас баахан нөгөө нэг өөрсдийнхөө хүнсийг зардаг.
Тэ тэгээ солонгосчууд маань өөрсдийнхөө нөгөө нэг хоолны амтлагч энэ төрөйгээд илүү нөгөө солонгос тал руугаа хандсан юмнуудаа зараа авчдаг. Тийм дэлгүүрүүд бол бас байгаа. Тэгээд манайх болохоор аалдыгаас юу хүнсээ цуглуулдیں۔ Арай илүү нөгөө нэг бүх юм байдаг хэрнээ. Тэгээд бас илүү хямдхан байдаг байхгүй юу? Тэгээд юу яана за юу хэдүүлээ аалдыгаас тийг цуглуулахад $100 болдог байхгүй. Тэгээд $100 хэр орчим юм авч байгааг та хэдэд харуулна за. Тэгээд миний анзаарснаар ер нь одоо нэг хос мосороо ирсэн хүмүүс бол яг нэг $60-70 хүнсээ цуглуулаад тэгээд 7 хоногоо байруулад ингээ яваад идэм байлээ. Тэгээ мэдээж аль болох нөгөө нэг шин тэжээлтэй хүнсээ аваал те аль болох нөгөө нэг муудад зууддаг хүнсээ аль болох бага аваал те одоо тэгэж явахгүй бол би болохоор яг тэгж зохицуулт хийсэн болохоор $100 дотор манах багтаад байгаа шүү заяа. Бусдаа нөгөө өмнө нь би мэдгүй ингээл одоо ямар нэг юм хямдарсан ч юм уу те юу яатсан байна гэх юм бол нөгөөтгөө ингээл ашгүйдэ гэж бодоод амар их хэмжээгээр авчдаг нөгөөтг нь яг хэмжээндээ л бид нар идэн штэ те тэгэл нөгөөтг нь 7 хоногийн дараа муудсан байх жишээтэй тэгээд хайдаг байх жишээтэй тэгсээр байгаад би юу яатсан ахгүй харж агаад одоо нөгөө нэг яг 7 хоногт иддэг яг хэмжээгээ тааруулаад аваад тэгээ яг 7 хоногийн сүүлээр хөргөж хоосроо дуусаад тэгээд дараагийнхаа хүнсийг цуглуулдаг. Ийм болчоор бас амар юм байлээ. Тэгээд дээр нь бас нөгөө нэг мууд цуцсан юм идэхгүй те. За тэгэхээр хүнсийг олвол нөгөө нэг гэр бүлийнхаа гишүүдээс шалтгаалаад мэдээж өөр байна. Тэгээ бас хүний одоо нөгөө нэг гэр бүлийн одоо юу байдаг шүү дээ. Дотоод одоо юу гэх юм заншил гэх юм уу те одоо хоолтын одоо хэв маяг гэх юм уу те тэрнээс шалтгаалаад бол мэдээж өөр байна л та. Манайх болохоор яг нэг тийм илүү дутуу нөгөө амттай шинттэй одоо тийм юм уу жуус ундаа ч юм уу одоо бичэн чихэр ч юм уу тиймэрхүү юм баг авдаггүй. Яг манай хүүхэд болохоор нэг жоохон тийм юм уу өөрийнхөө удаг нэг ундаа жижиг юм хүн бол аавна. Тэгэл яг бусад нөгөө нэг гуйрал ч юм уу те өндөг ч юм уу сүүгээл тэгэл тараг гэл яг нөгөө нэг иддэг юунуудаа тэгэл ногоо хүнсийн ногоо гэл тэгж авахаар яг $100 болж байгаа шүү за. За өөр чинь өөр бусад зардал юу орж идвэл тэгээд нөгөө нэг байрны маань зардал гэж байгаа шүү дээ. Одоо газны зардал, тогны зардал гэж орж ирдэ шүү дээ. Тэд нар болохоор 3 сараар тэгж биел нэрж идэг байхгүй юу? Нөгөө юу нь гарч ирж байгаа байхгүй юу? Мөнгө нь 3 сараар гарч ирэхдээ ойролцоогоор газ нь болохоор нэг $350 орчим байдیں۔ Манаа л юу шүү дээ зардал шүү дээ. Тэгээд тог нь болохоор нэг 150 байдаг шиг санагдчихэв. Тэгэд нийлээд нэг 3 сардаа нэг $500 тийм юу гарч ирнэ. Одоо байрны хэрэглээний зардал гэх юм уу тийм зардал гарч ирнэ. За тэгээ өөр чинь бас бусад зардалт тий шууд 90 гутаа хүмүүс ихэнхдээ нөгөө нэг утасны юу авчдаг байхгүй юу? Утас лизэндээ авчдаг байхгүй юу? Энд болохоор нөгөө нэг утасны компаниуд нь Монголд ч бас яг адилхан бас тийм байдаг шүү дээ. Усны компаниуд нь болохоор дугаар авахаар дугаар нь өөрөө ингээ үнэтэй. Одоо жишээ нь $40 дугаар авлаа гэж отоход дээр нь та ингээд утас лизинг юм бол сар болгон одоо $20 ч юм уу мэдгүй одоо хэдэн доллар төлөөд та ингээд энэ утсыг 2 жилийн дараа өөр юм болгоод авах боломжтой гэдэг. Тэгээд юу ячдаг байхгүй юу? Шинэ утас авчдаг байхгүй. Монголчууд ихэнхдээ л ирээд бүгдээрээ ингээл тийм юм санал болгохор чинь бас амар шүү дээ. Тэгэн гутаа шууд шинэ утас авцгаачтай ер нь. Тэгэхээр утасны зардал ойролцоогоор нэг сарын нэг хүний $100 юм уу $120 болчдөг. Тэгээд сард нэг $120 тийм утасны зардал гарна гэж тооцчих. За яг өөрийнхөө хувьд тэгээ хоёулаа ирвэл 2 тийм утас авчирна гэж бодоод. Тэгээ тэрэн дотор мэдээж яриамаараа мессежээс бүх юм өнгөө тийм дугаар авчирна гэсэн. За өөр чинь ямар зардал байж болох вэ? Тэгээд за би өөрийнхөө зардлыг ерөнхийдөө бодоод байна доо. За тэгээд өөр бусад нөгөө нэг найз нөхдийн төрсөн өдөр те юм хүмүүгээд зардлууд маань ерөнхийдөө минийх бол нэг сарын нэг $250 болчдөг. Тэгээд тэрийгэ төсөөлөө явуулахаар бас их амар байдгийн. За
Тэгээд одоо болохоор яг санаанд орж ирэхгүй байх юм. За тэгээд юу яа заяа хүнсээ цуглуулж байгаа нөгөө хүнсний дэлгүүрийнхаа талаар та хэдэд харуулъя за.